Хэрхэн бол маань Дата Морил намайг заяа гэдэг Microsoft-ийн ажиллаж өнөөдөр та бүхэндээ хэрхэн Windows 10 дээр өөрийн хараандаа тохируулан тохиргоо тохируулж болох талаар та бүхэнд демо хийхээр шийдсэн байгаа. Энэхүү тохиргоо хийхин тулд Windows-ийн Accessibility гэдэг зүйлийг хэдүүлээ тохируулах байгаа. Маш олон хүмүүс манайда accessibility гэж юу юм бэ заяа орчуулад өгөөч гэж асуусан байсан. Миний хувьд accessibility гэдэг үгийг орчуулах юм бол хүн бүхэнд хүртээмжтэй технологийн тохиргоо гэж бол хэлнэ. Учир нь гэх юм бол би өмнө дурдчихсан дэлхийд даяараа 1 тэрбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэд эдгээр хүмүүст маань зориулсан тэдэрт зориулах тусам бусад хүмүүст маань бас маш амархан болж байгаа гэсэн үг. Та ч гэсэн өөртөө тохируулж болно. Өнөөдрийн тохиргоонд маань маусаа хэрхэн яаж тохируулах уу, өнгө яаж тохируулах уу, дэлгэцээ яаж тохируулах уу, фонтоо тохируулах, жижигхэн янз бүрийн компьютерийн энд тэнд бичгүүдийг томруулах уу, мөн screen reader буюу дэлгэцэн дээр байгаа бүх юмыг танд яаж уншуулж гаргаж ирэх үү гэдгийг та бүхэнд харуулах байгаа. Асуултаа чөлөөтэй YouTube сувгийн мандаар асуугаарай. Мөн YouTube сувгийг маань subscribe хийгээрэй, лайк дараарай. Та бүхэн илүү их лайк дарснараа хүмүүст бас хүрх хэмжээ нь өргөн болж идэг байгаа. Тэгээ та бүхэнд хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай гэж хүсмээр байна. Тэгээ хамтаа дэмрэг орцгаая. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Windows 10-тай компьютертэй хүмүүс зориулсан хэрхэн яаж компьютер дээр өөрийн хараандаа тохируулж болох талаар та бүхэндээ яаж тохиргоо хийж болдог талаар демо хийх шийдсэн ба юуны төрөнд та бүхэн Star гэдэг Windows-гоо ороод Settings гэдэг рүү дараад энэхүү тохиргооны сонголтууд гарч ирнэ. Үүнээс та бүхэн Ease of Access гэдгийг дараад танд өөрийн хараандаа тохируулан хамгийн ихэнд фонтоо солиулж болох. За үсгийг бүр ийм том болгож болно. Таны яг дэлгэцэн дээр харж байгаачлаа. Энэ дээр яг одоо шараар би та бүхэнд харуулж байна. Энэ маань яг текст маань хэр том байгаа гэдгийг та бүхэнд бол харуулна. За миний хувьд ямар ч хэлсэн энэхүү текстийг сонгочих гэж бодож байна. Тэгээд apply гэж дараад бүх компьютер дээр таны бичигний хэмжээнүүд өөрчлөгдөх байгаа. За дараагийн доотлолоо make everything bigger гэдэг. Заримдаа миний хувьд бол харахад айгүй хэцүү байдаг. За хэдүүлээ энийг 100% болгоод үзье те. Тэнгүүд энэ маань юм айгүй жижигхэн болчихно. Би бол яг үнэ хэлэхэд бол ийм багыг бол харч чаддаггүй. Гэхдээ бас зарим бас миний мэддэг хүмүүс ийм баг үжиж илүү их сайн харч чаддаг байдаг байгаа. За бүр 300% дээр нь оруулах юм бол дэлгэцэн дээрх бичээс маань ийм том болно. Ерөнхийдөө бол би яг цаанаас нь тохироход боломжтой гэсэн 2 зүг бол сонгодог байгаа. Мөн адилхан тэрний доод тал та өөрийн нүдэндээ зориулан дэлгэцнийхаа гэрлийг бага болон ихсгэж болдог гэдгийг та бүхэнд л хэлмээр байна. За маус гэдэг дээр оронгууд энэ их сонирхолтой. Энийг би бас хэлэхээс өмнө би бол цаанаасаа тохирсон энэ шарыг бол албаар энэ програмыг өөрийн компьютер дээр суулгах нь та бүхэн амар ойлгохоор сонгосон байгаа. Гэхдээ одоо mouse pointer гэдэг одоо энэ та бүхний одоо харж байгаа шар хэсгийг та жишээ хийх хүсвэл бүр ийм том болгож болно. Одоо дэлгэцэн дээр арай том болж гарч ирж байна те. Хэрвээ юмыг ингээ харахад хэцүү, за мөн багш байж болно. Сурагч нар маань харахад одоо онлайнаар телевизээр хичээл зааж хагаад харахад хэцүү байгаа бол маусаа энэнгээр ингэж тохируулан жижиг том болгож болох нэ. Энэ маань шууд ингээд автоматар танд гараад ирнэ гэсэн үг. За дараагийн маань хэсэг болохоор change pointer colors буюу эдгээр өнгийг маань өөрчлөх байна. Яг одоо бол энэ дээр цагаан хараар хүрээлсэн байна те. За тэнгууд нь энийг сонгуул шууд зааж байгаа маусны зааж байгаа нь хав хар өнгөтэй. Энэ үгийг сонгохоор цагаан дээр одоо хар дээр цагаан гэх мэтчлэн ингэж өөрчлөгдөн гэсэн үг. Аль эсвэл та өнгөө энэ дундаас сонгоод байнгын нэг өөр өнгөөр энийг харуулж болно гэсэн үг байгаа. Жишээлбэл чернэл ягаан гэж юм бол чернэлийн ягаан. Энэ зүйл маань ялангуяа dyslexia буюу фокуслоход хэцүү байдаг хүмүүст хүүхдүүдэд
мөн адилхан өнгө ялгаруулж чаддаггүй хүмүүс дунд маань энэ чинээс өөрийн гэсэн өнгөө сонгоод жишээлбэл цагаан өнгийг хараад харч чаддаггүй хар өнгийг хараад саарл гэж хараад саарл өнгүүд дээр одоо жишээлийн дагаа саарл өнгүүд дээр оронгууд харч чадахгүй тийм тохиолдлууд бол хүмүүст маш их байдаг. Энэ бол дэлгэрэнгүй байдаг асуудал байгаа. Тэгэхээр та энэ дундаас өөрөө хүссэн өнгөө өөрийн нүдэнд нь таарж байгаа тэр өнгийг та сонгоод бас маусаа тохируулж болно. Энэ тэнд та маусаа алдахгүй хаана явж байгаа гэдгийг бол тогтмол харах боломжтой гэдгийг бол хэлэхэд бол таатай байна. Дараагийн бидний хэсэг бол text cursor. За та бүхний мэдж байгаа энэ бол миний одоо чирнэлийн ягаа яваад байгаа нь болохоор pointer байгаа тий маусаар иш тийш нь зааж хүмүүст харуулад байгаа. За тэнгүүд text cursor буюу тэрийг яг бичиж байхад ингээд нэг нарийнхан юм гарч ирдэг тий. За тэрийгээ та жишээлбэл юм том болгож олно. Аль эсвэл энийг багасгаж болж болно. Энэ яг энэ текстэн дээр одоо танд ямар байх вэ гэдгийг харуулж байгаа. Заримдаа би яг өөрөө ингээд ээжтэйгээ ярьж байхдаа ээжээ та курсороо ингээд иш нь явуул тийш нь явуул гэхээр харж чадахгүй хаана вэ гэж тэгдэг. Энэ бол маш их өргөн тохиолддог зүйл болохоор та бүхэн text cursor гэдэг рүү ороод мөн адилхан бас өнгөө сонгож болно. Энэхүү курсорууд маань өөрсдийн гэсэн таны яг нүдэнд нь аль нь илүү байвал амархан бэ гэдэг сонголтуудыг та бас хийж болно. Мөн адилхан нэмэх гэдэг дээр дараад өөрийн хүссэн өнгөө сонгох боломжтой байгаа. За энэ дээр жишээлбэл одоо change the cursor appearance гэдэг нь болохоор өргөн байдал юм. За энийг та хэрвээ ингээд нэг дээр байх юм бол нарийнхан энэгээр ингээд жоохон өргөн болгож болно. Заримдаа бид нарт энэ нарийнхан хэсгийг харах. За өнгөтэй болгочлоо. Дээр доороо юм өнгө харагдчихээн. Гэтэ зарим хүмүүст маань хэрвээ энэ өнгө айгу намайг ингээд сатааруулаад байна. Би зүгээр л ганц хармаар байна гэх юм бол энэ дээрээс та сонгоод энийгээ бүдүүн болгож болно, нарийнхан болгож болно. Энэ бол таны өөрийн хараан тохируулсан сонголт байгаа шүү гэдэг бол хэлэхэд таатай байна. За дараагийн хэсэг маань болохоор magnifier. Magnifier-ыг жишээлбэл энэ дээр шууд on and off гэд залгачч болно. Дэлгэцэн дээр тэгэнгүүт одоо magnifier маань томруулагч шил байдаг те. Тэр маань ингээд шууд жижигхэн харагдахгүй байгаа. За энэ дээгүүр байгаа жижигхэн харагдахгүй байгаа зүйлийг танд илүү том болгож илүү харуулдаг гэсэн үг. За тэгээ энийг хэрэг хүсвэл ингээд X гэж дараад болгож болно. Shortcut буюу та зүгээр хоёрхан төвчлөлөөр дараад magnifier томруулагчаа гаргаж ирж болно. Энэ маань таны компьютерийн Windows key байгаа. Тэр маань таны Alt болон F-ний яг голд байдаг. Хэрвээ та тэрийг харж чадахгүй бол зүгээр keyboard-а хараад Windows-ийн зурагтай байх хэвээр тэр төвчлөлөөр дээр нэмхийг хамттан дарангууд magnifier маань шууд гараад ирнэ гэсэн үг. Хэрвээ энэчнээсээ гарахыг хүсэх юм бол мөн адилхан Windows-ийнхаа key дээр дараад S гэдгийг дарангууд энэ маань буцаад гарчиж байгаа гэсэн үг. За иймэрхүү сонголтыг та хийж болох нь мөн адилхан хэр том байлгамаар байгаа гэдгийг энэ хүү хэсэгтэр бол та нэмээд за 500-аар нэмээд хідүүлээ. Ахаад Windows нэмэх гээд дараад үзэнгүүд ийм томоор ингээ гаргаад ирж байгаа гэсэн үг. Энэ дээр бүр унш чадахгүй байсан жижигхэн зүйлүүдээ энэ дээр гаргаад одоо ингээд таны хараан тохируулаад энэ маань том болоод гараад ирж байгаа гэсэн. За энээсээ гарахыг хүсвэл Windows дээрээ дараад S гэдгийг дараад энэ маань автоматар унтарчна гэсэн. Мөн адилхан энэ дээр та өөртөө тохируулан яаж хэр их татаж уншмаар байгаа гэдгийг харуулж олно гэж хэлмээр байна. Миний бас хүмүүст сануулж хэлдэг зүйл маань болохоор та заавал дэлгэцэн дээр тэр жигтэн ингээд томруулагч ашиглаад харах шаардлагагүй. За change magnifier view буюу таны яаж та тэр томруулагчаа хармаар байгааг 3 өөр янзаар сонгож олдог байгаа. Эхний хэсэг маань docked гэдэг Control Alt D гэдгийг та дарснараа энэ маань бол шууд итгэвчих байгаа. Заавал та энэгээр орж итгэжүүлэх шаардлагагүй. Мөн одоо та бүхэн би яаж харагдахыг харуулж өгье. За хэдүүлээ ярьсан эхлээд window keys дээр дараад нэмхийг дарсан үед magnifier маань гарч ирнэ. За dock дээр сонгосон болохоор та бүхэн харж байгаа хин дээр гарч ирж байгаа биз. Өмнөх томруулагч дээр болохоор дэлгэцэн дээр энэ тентэн та өөрөө шууд ингээд
drag хийгээд гаргаж ирж болж исэн бол одоо энэ зөвхөн компьютерний дээр. Тэгэхээр хүн заавал олон газар руу хараадах шаардлагагүй дээшээгээ хараад энэ бүх томруулагч маань ингээд жижигхэн байсан үгүүдийг гаргаад ирж байгаа гэсэн үг байна. За дараагийн сонголт болохоор full screen буюу тэр чигт нь ингээд том болгоод ингээд та энэ дундаас өөрийнхөө гаргаж ирмээр байгаа зүйлийг харуулж ирж болно. Энэхүү зүйлийг болохоор ихвчлэн имэйл уншиж байгаа үед хүмүүс бол full screen бол байлгадаг байгаа. Хэрвээ та хүсэх юм бол энэ чинээс window гэд S гэж дараад гарч болно. 3 дахь сонголт маань lens. Энийг та бүхэн сайн харж байсан. За ахаа би харуулад үзүүлье. За window нэмэхтэр дараад энэ маань зөвхөн яг тэр хармаар байгаа хэсгийг таны дэлгэцэн дээр ингээд жижигхэн маягаар ингээд гаргаад ирж байгаа гэсэн. За хэдүүлээ ийшээгаа явъя гингүүд. За энэ жижигхэн хэсгүүдийг хэдүүлээ унших гад үзье те. Нэр press control alt M to circle through views гэх мэтчлээ. Яг тэр хармаар байгаа хэсгүүдээ та томруулаад харах боломжтой гэсэн үг байгаа. За эндээс мөн адилхан window S гэж дараад гарах байгаа. Мөн та бүхэнд дараагийн үзүүлмээр байгаа хэсэг маань болохоор color filter буюу энэхүү filter маань маш олон одоо color blind гэдэг байгаа те. Өнгө өөрөөр хардаг, өнгө нь таны нүд өөрөөр хандагддаг тийм хэсгүүдийг бол хэлж байгаа. За жишээлбэл энэ дэр хэдүүлээ turn on colors гэд би танд сонголтуудыг харуулъя гэж бодож байна. Мөн адилхан та анзаарж байвал бүх энэ сонголтуудын маань доор shortcut буюу та хурдан ийшээгээ сонголтыг хийж болох. Одоо Windows Control C дарангууд таны компьютерны color өнгө нь солигдох энэ хэсэг функц бол тэн дээр бол гарч ирнэ. За эхний хэсэг бол invented буюу энэ маань ингээ хар болоод тод өнгөтэй гарч ирж байгаа. Энэхүү ер нь бол суулгалтыг шүн ажиллаж байгаа хүмүүс бол айгүйх суулгаж өөрсдийнхөө нүдэнд бол тасгад юм байлаа. За grayscale буюу бүх юм нь хар цагаанаар хэтэрхийх олон өнгөтэй ахаар энд нь анхаарал алдагддаг юм уу эсвэл өөр өнгүүд байхаар тэрийг өөр өнгөөр одоо шил ногооныг шар гэж хардаг ч юм уу те эсвэл шарыг цэнхэр гэж хардаг ч юм уу бодлох үе байхгүй шүү зүгээр хар цагаанаар гаргаад ирэхээр хүмүүст амар. За нөгөөх нь болохоор энэ хоёрын холимог буюу тодруулж байгаа хэрнээ хар цагаанаар гарч иж байгаа. Та анзаарсан бол бүх цагаан хэсэг маань хар болоод тэгээд хараар битсэн маань цагаанаар тодроо гараад ирж байгаа те. Red green буюу ногоон өнгөнд болохоор таны нүд арай жоохон таруухан байдаг гэсэн үг. Одоо ногоон өнгөдийг харахаар жоохон толгой иргэм ч юм уу эсвэл ногоон өнгийг ялгаж харддаггүй. За red green нөгөө хэсэг нь болохоор энэ болохоор улаан нь арай жоохон багасна гэсэн үг. Улаан өнгийг харахаар улаан өнгийн байхаар таны нүд өөрөөр тэрэнд ханддаг. Би маш олон хүмүүстэй учирж исэн машин барихтаа ногоон улаан гэрэл хоёрыг сольж ойлгохгүй болохгүй гэдгээ би улааныг ногоон гэж хардаг, ногооныг улаан гэж хардаг гэжсэн хүмүүст бол таарч исэн байгаа. За дараагийн хэсэг болохоор blue yellow. Мөн адилхан та энийг өөрөө сонгоод үзээрэй. Магадгүй та өөрийгөө color blind буюу өнгө ялгарх чадвар нь бустай адилхан эсвэл би ерөөсөө өөр биш гэж бодож иж магадаггүй. Би ч бас өөрөө хувьдаа тэгж боддог гэсэн. Сүүлд нь эдгээр тохиргоонуудыг байдаг юм байна. Ингэж тохируулвал би шүн ажиллаж байхдаа, өглөө ажиллаж байхдаа, өдрөө ажиллаж байхдаа өөрийн нүдийг муудахгүйгээр ингэж өөрчлөх болд юм байна гэдгийг бол олж мэдэж аваад маш их надад тусалж исэн байгаа. Та бүхэн маань ч бас тусална гэдэгт бол би хувьдаа итгэлтэй байна. За дараагийн хэсэг болохоор high contrast буюу одоо би та бүхэнд харуулъя энийгээ нээчингүүд. Эмаа жоохон уншина. За та анзаарч ивэл хар дээр ингээд тод өнгөтэй гараад ирж байна те. Энэ дунд та хүсвэл одоо текстийнхаа өнгийг өөр байлгаж олно. Өөрийнхөө хүснээр эн чинь өнгөө сонгоод hyperlink буюу линк нүтэй энэ дээр дарангуул шууд өөр тийш нь оруулдаг линкүүдийнхаа өнгийг өөр болгож болно. Display text те эдрийн өнгөдөг бас адилхан өөрчилж болохоор та өөртөө тааруулаа энэ хөө high contrast-ыг бол үүсгэж болно. Энд мөн адилхан таг high contrast-ыг 2 мөн адилхан энэ дээр хар цагаан гэдэг дээр за хар гэдэг хар цагаан дээр мөн адилхан цагаан гэдэг хэвтүүлээ сонгоод үзье. Иймэрхүү байдлаар
танд сонгогдож болох байгаа. Хараанда тохируулах хэсгийн хамгийн сүүлд дурдмаар байгаа зүйл маань бол narrator буюу компьютер танд screen reader уншиж өгнө гэсэн. Энэ маань яг одоогоор бол монгол хэл байхгүй. Гэхдээ та англи хэлийг сурахыг хүсэж байгаа, мөн имэйлээ уншуулахыг хүсэж байгаа үеүүдэд заримдаа бид нар ингээд амар их ажил хийгээд нүд өвдөд ингээд дэлгэцээ ингээд хармааргүй, имэйлээ уншмааргүй, компьютерийнхаа функцүүдийг хармааргүй санагддаг те. Энэ үед та narrator-ыг ашиглан компьютер маань шууд таны имэйлийг тэр чигтэн тань уншаад өгнө. Компьютер дээр юу байгааг тэ харуулад өгнө. Мөн энийг та нээхийн тулд Windows key дээр Control Enter гэдэг дарангууд шууд on болчихно. Буцаагаа эргүүлээд та Windows Control Enter гэдэг дарангууд тийм on and off шууд болдог байгаа. Яг би та бүхэнд одоо харуулъя. Windows Control Enter гэдэг дарангууд narrator dialog. Яг одоо та бүхэн сонсохгүй байгаа heads-up. Headphone Narrator keyboard changes. We've updated the narrator keyboard layout so it more close. Windows Control Enter. Exiting narrator. Энэ маань гарч байгаа гэдгээ танд гарахаас өмнө бас хэлдэг байгаа маш даваа талтай. Хоолойны сонголтуудтай. Тэгэхээр хэрвээ одоо таны сонсож байгаа хүнийг тийм сонин санагдаад ах юм бол энэ тонтой эдгээр дөрвөөс сонгоод танд бол шууд уншаад өгнө. Энэ дээр анзаарсан бол desktop гэж зөвхөн таны desktop зориулсан юм. David Zyra гэдэг ийм хоёр сонголт байгаа. Энэ дээр болохоор 3 юм сонголт. Таны өөрийн хүснээр муу адилхан өөрийнхөө одоо сонсож байгаа хэсгийг хурдлуулж болно. Хэрэг хурдлуулахыг хүсэх юм бол энэ дээр зүгээр хитээр тохируулмаар байна. Удаан байлгамаар байна уу? Заримдаа энэ маань хит хурдан уншаад та ойлгохгүй байвал муу адилхан бас энийгээ тааруулж болох нь. За page буюу одоо нарийн хэсгүүд гэдэг те. Заримдаа болохоор надаа яг энэ David одоо энэ Zyra гэдгийг сонгочоод хурдан дээр тавингууд ингээ pitch юм арай л хитрхи өндөр сонсогдоод байдаг. Надад тэр маань айгу хүндрэлтэй байдаг болохоор би энийг бол багадаар тавьдаг байгаа. Муу адилхан энэ дээр та өөрийн хүснээр хэр чанга сул сонсмоор байгаа гэдгийг өөртөө тааруулж болно. Энд бол ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Windows 10 компьютер дээр өөрийн хараанда тохиргоо хийж болдог талаар демо хүргэсэндээ миний би маш их баяртай байна. Бичлэгийн маань дууссан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.